Ургамал фотосинтезийн явцад гэрлийн энергийн тусламжтайгаар органик бус нэгдэл болох нүүрс хүчлийн хийнээс органик нэгдэл болох глюкозыг үүсгэдэг. Энэ процессын үр дүнд мөн хүчил төрөгч үүснэ. Фотосинтез нь ургамлын ногоон хэсгүүд болох навч мөн ишний зөөлөн хэсэгт явагдана. Ургамлын нийлэгжүүлэгчидийн эсүүдэд их хэмжээгээр агуулгадах хлоропластын өнгөний нөлөөгөөр ургамал ногоон өнгөтэй харагддаг. Тэдгээр хлоропластууд дээр фотосинтез явагддаг. Хлоропласт нь давхар мембрантай. Дотоод мембраны систем нь диск хэлбэрийн тилакоид бөгөөд олноороо дээрээсээ давхралдаж гран хэмээн нэрлэгдэх бүтцийг үүсгэдэг. Тилакоидын мембран нь фотосинтезийн гэрлийн шатны гол энзимүүдийг агуулна. Тэдгээрээс хамгийн чухал бүтцүүд нь хоёр ширхэг фотосистем болон тэдгээрийн хооронд байх электрон зөвөрлөх систем юм. Фотосистемүүд нь гэрэл шингээгч пигментүүдийг агуулдаг ба хамгийн чухал пигмент нь хлорофилл юм. Фотосистем хоёрын төвд байх хлорофилла молекул нь фотоноор өдөөгдөн электроныг чөлөөлж, энэ нь электрон зөвөрлөх системд орно. Эдгээр эсэлдсэн электроны дутагдaltaй хлорофилл нь усны задарлаас үүссэн электроныг шингээнэ. Усны молекулын задарлаас үүссэн хүчил төрөгчийн атомууд хоорондоо нэгдэж, хүчил төрөгч үүсгэдэг бол протонууд мембраны дотор талд хуримтлагдана. Электрон зөвөрлөх гинжний хамгийн ихэнд байх пластохинон нь электроныг цитохромын комплекс руу зөөдөг. Цитохром бол төмөр агуулсан уураг бөгөөд электроныг пластотианин руу зөөж, протоныг тилакоидын люмен руу илүү шахдаг. Электрон зөвөрлөх гинжнээс фотосистем 1 рүү электрон зөвөрлөгдөнө. Фотосистем 1-ийн төвийн хлорофиллийн молекул нь өмнө нь электроноо алдсан тул электроны дутагдaltaй байдалд байх ба энэ нь фотоноор өдөөгдөнө. Дараа нь электронууд ферредоксиноос NADH редуктаза энзимийн тусламжтайгаар зөвөрлөгдөнө. Гэрлийн шатанд протонууд тилакоидын дотор талд хуримтлагдах тул тилакоидын доторх протоны концентрац ихсэж эерэг цэнэгтэй болдог. Энэ нь гадагшлах хүчийг бий болгоно. Систем тэнцвэртэй байхын тулд өндөр энергийн түвшнээс бага энергийн түвшин рүү шилжих ба протонууд нь GFA синтетаза буюу G-фаза энзимээр дамжин гадагшлахад энерги чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн энерги нь GFA үүсгэд ашиглагдана. Ялгарсан протон ба электронууд нь NADH-тэй нэгдэн NADFN-ийг үүсгэнэ. Дүгнэн хэлбэл фотоны энергийн нөлөөгөөр нь протон тархана. Энэ нь GFA-гийн үүсэлтэнд ашиглагдах хөдөлгөгч хүчийг бий болгодог. Харанхуй шатны урвалууд нь гэрлээс хамаардаггүй. Гэрлийн шатанд үүссэн NADFN-ийн ус төрөгчийн ион болон GFA-гийн энергийг ашиглан харанхуй шатанд үүссэн нүүрс хүчлэнгийн органик нэгдэл болж хувирна. Юуны түрүүнд 3 ширхэг 5 нүүрс хүчлийн атом бүхий сахарын молекул байдаг. Тэд нийтдээ нүүрс төрөгчийн 15 атомтай. Рибиско энзим нэг нүүрс хүчлэнгийн молекулыг сахар бүр дээр нэмж нийт 18 нүүрс төрөгчийн атом бүхий нэгдлийг үүсгэнэ. Дараа нь молекул тус бүр нэг NADH-ын нэг GFA-г ашиглан 6 ширхэг глицералдигэд 3 фосфатын молекул үүсгэнэ. Эдгээрээс нэг нь мөчлөгөөс гарч, бусд нь 3 GFA-г ашиглан 3 ширхэг 5 нүүрс төрөгчт сахарын молекул үүсснээр мөчлөг дахин эхэлнэ. Өөрөөр хэлбэл гэрлийн шатанд үүссэн GFA болон NADH-ыг ашиглан 1 ширхэг 3 нүүрс төрөгчийн атомт молекул үүснэ. 2 мөчлөгөөс 2 ширхэг 3 нүүрс төрөгчт молекул үүсэх ба эдгээр нь нэгдэж 6 нүүрс төрөгчт нэгдэл болох глюкозын молекул үүсгэнэ. Ургамал цаашид глюкозоос цардуул нийлэгжүүлэх юм уу эсвэл GFA үүсгэхийн тулд глюкозоо задалдаг. Фотосинтезийг дуурайлах хиймэл систем хийж туршилт явуулжээ. 2 өөр савнд хиймэл навчин дээр гэрлийн болон харанхуй шатны урвалыг явуулсан байна. Гэрлийн шатны урвалыг гэрлийн нөлөөгөөр усыг задалдаг нитридийн хагас дамжуулагч дээр хийсэн. Протон ба электронууд дамжуулагч утсаар өөр хэсэг рүү зөөгдөж байх үед хүчил төрөгч бөмбөлөг хэлбэрээр ялгарч байна. Энэ сав нь харанхуй шатны урвал явагдах газар юм. Энэ савнд металл катализатор ашиглан нүүрс хүчлийн хий ба уснаас шоргоолжны хүчил үйлдвэрлэсэн. Энэхүү систем нь нарны гэрлийн энергийг ашиглах боломжтойг харуулахаас гадна агаарын нүүрс хүчлийн хийг ашиглах замаар
дэлхийн дулааралд нөлөөлж буй хөлөмжийнхээ нөлөөллийг бууруулахад тусалж болох юм.